За би уг асуулт асууя гэсэн энэ хариулах хүн байхгүй шүү дээ. Энэ Ганбаатаасаа би юугаа сайдад очих. нэгдүгээр сайд, хоёрдугаарт би ийм байна. Даваа сүрэн дарга. Манай засгийнхаа энэ чинь зүгээр нэг төсвийн тодтол биш шүү. Сая өмнөх засгийн газрыг одоо ийм болохгүй байна гэдээ огцруулад одоо шинэ засгийн газар гарч ирсэн би нэг шинэлэг юм хийх болов гэж амхандаа гордож олон нийт ч бас одоо наад нөхдөдөг нэг жах юм хийгээрэй гэж хэлээрэй гэдэг байгаа. Тэгээ одоо энэ намаа сангийн сайд ахлын нөхөр суудаг байсан. Манай Ганбаат муу хүн биш л дээ. Борлогын газрын дарга байсан. Одоо явсараа тааж утсан. Гэхдээ ингэж одоо бидний асуудал ярих юм. Одоо тэр шинэ ерөнхий сайд чинь одоо улсын хурал дээр орж ирээд за энэ өмнөх төсөв мөнгөн дээр бол ийм асуудлууд байна нөхд. Ийм зовлон бэрхшээл бас байна. Ингээд төсвийн алдагдал ихссэн байна. Энийг бид нар ингэж багасгахыг гэж бодож байна. Тэгэнгүүтээ шууд хідэн хүнийг хална гэж оруулж ирдэг ч одоо ер нь зөв юм уу? Би хүн халахгүйгээр ер нь халж бас болно. Ялангуяа энэ PR-ын чиглэлийн хүмүүсээ хасмаар байна. Засаг биш шүү. Их хурл хүртэл оролцсон шүү. Хуучин нэг 10 хэдэн хүнтэй байдаг. Манай засгийн газрын хэрэглэх газар нэг 100 арай хөрөхгүй хүнтэйс одоо 200 гаруй хүнтэй. Одоо энэ хэвлэл мэдээллийн алба гэж ингээд нэг туслах маягийн байсан чи одоо бүр ингээд бүр томоо данхахар болсон. Гэрмэчний ингээ яривал ийм юмнуудыг янзлах хэвээр. Энэ бол хүн алах тухай асуудал биш байхгүй. Бүтц өөрчлөлт хийлдэг. Том өөрчлөлт хийлдэг. Мангарах гадаадын зээлүүд авцсан. Тэр зээл чинь одоо ингээл өдрөөс өдөрт хүүн яваад онгонд орсон шүү дээ. Зээлээ ашиглаж авч дуусаагүй байсан чинь төлөх хугацаа нь болсон. Ийм хариуцлагагүй дампуурсан юмнуудаа ингэж өөрчлөнө гэж Монгол улсын ерөнхий сайд орж ирж улсын хурал дээр ард олон нийтэд энэ их хурлын гишүүдэд бодлого танилцуулах хэрэгтэй. Тэрний дараа хэдүүлээ энэ бөөс хуурс руу нормоор байна. Одоо бол шууд нь хэдэн хүн халах тухай яриад одоо ингээл олон нийт рүү наад мессеж буруу танаа засгийн газар гэсэн хин энэ даймал байна вэ? Одоо шинэ сайдын чихэн халуусдгийг батлууд та нар одоо яа их вэ? Та нэг ажил хийх гэж сайд болсон байх шүү дээ. Тэр ерөнхий сайдтай хэл, сангийн сайдтай хэл одоо жавхлан оруулж ирээд бас нэмэргүй дээ. Уг нь энэ тэмүүлэнгээ тавьчихгүй та нар тэмүүлэнгээ тавьчихсан бол бас жаахан ганц хоёр үнэ хүртэл болохгүй. Гэхдээ нэрээ та нар нэрээ нэг жаахан одоо тоглоом биш шүү. Энэ ард түмний авах хэмжээ ингэж одоо тэгээ наадамд өгцсөн. Одоо тэгээд одоо баг энэ хавар холигтой хуралдаагүй шүү дээ. Одоо энтхэн л одоо нэг сүгэлт нь довтлогож юм. Ингэж довтлогож болохгүй. Би бол нэг зарчмын санал хэлээд байна. Ерөнхий сайд улсын хурлын чуулган дээр бодлого танилцуулаад ийм юмнуудыг ингэж өөрчилмээр байна. Энэ дээр улсын хурал дэмжлэг үзүүлээд өгөөч. Ард иргэд маань ийм нөхцөл байдалтай байна. Ийм бид ингэж хийн. Инкээс өөр аргагүй боллоо. Гэхдээ яагаад энийг ингэж нөгөө дахиад нэг их хурлаасаа тусдаа ард түмнээсээ салангад нэг хэдэн пальтгуудаар тойрол юу гэдэг вэ? Тойруулагдсан вакуумжсэн дахиад нэг юм хүмүүс гарч ирэх үү дээ. Батлуутай чөтөж өгнө Эрдэнэтэй самт байсан. Чи бас одоо сарын дараа танихаа байлдаг байхгүй эдгээр чи. Гэхдээ ийм юмнуудыг л нэг болиод өгөөл дээ. Тэгээ энэ орж ирж байгаа асуудал үндсээрээ буруу. Эхлэл чинь буруу байна. Би бол Ганбаат руугаа хэлээгүй шүү. Энэ засаг руу хэлж. За мордхын хазгыг нэг Монгол ардыг хайхтар үг байдэн ш. Та нар анхнаасаа зөв мордчихл та. Зөв мордоод нэг жаахан алхуулаад таваргаад нэг жаахан явж шууд пүүжин дээр суугаад хідэн амтэн толгойг нь санал юм байна шүү дээ тий. За 1 минут нэмээд өгч. Би 1 минут хэлье. Би асуух гэсэн чинь ерөнхий сайд чинь байхгүй, сангийн сайд чинь байхгүй. Би одоо энэ даймын энэ хоёр хэдхэн хоног өмнө зэрэгцээ суужсэн хоёроос зөө та хоёроос асуух юм уу? Болилдоо тэр ажил хариуцж байгаа хүмүүс оруулж ирээд асуулт байна. Хамгийн гол нь ард түмэндээ нээлттэй ил тод байгаа байдлаа нэг яриад болохгүй байгаа юмнуудаа нэг хэлээд энийг ингэж өөрчлөн. Яг нэг жаахан дайчин давшингаа ажиллаа та. За ингэ болио. Би эрент суухаач боллоо өнөөдөр бас. За санал хэлээ.